За сайн байцгаана уу. Монголын хүний төлөө намаас ээлжид мэдээллийн цаг эхэлж байна. Яг өнөөдрийн байдлаар бол 2024 оны улсын их хурлын сонгуул эхлэхэд 20 хоног үлдсэн байна. Одоо сонгуулийн ерөнхий хорооны төлөвлөснөр бол бүх юм одоо хуваарьхын дагуу явж байгаа. Өчигдөр одоо сонгуульд оролцох улс төрийн намууд бие дааж нэр дэвшигчнэр бүгд одоо оролцох тогтоолоо гардаж авсан. Манай мөн яг энэ сонгуульд 52 нэр дэвшүүлсэн. 50 нэр дэвшүүлсэн. Одоо тэрнээс маань хасагдаад зарим хүмүүс янз бүрийн шалтгаанаар хасагдаад 42 хүн баталгаажаад тогтоолоо авчаад байгаа. За энэ хасагдж байгаа хүмүүс бол одоо янз бүрийн шалтгаан байна. Зарим нь ингээд машины татварын хөрөлтөө гэж яадаг. Бидний ойлгож байгаагаар бол 24 оны дуусаагүй байхад 24 онд машины татвар гэдэг нь байж болохоор байсан. Тэр бол бас тийм биш ээ. Яг өнөөдрийн хувьд одоо нойл гэж харагдах ёстой гэсэн одоо тийм аимшигын том шалтгаанаар биш хүмүүс маань хасагдаад ямар ч гэсэн 42 хүн энэ сонгуульд нэр дэвших баталгаажаад байж байгаа. За тэгээд одоо статистик тоо жаахан сонирхуулахад манай намаас нэр дэвшүүлсэн хүмүүс донд одоо хүний эрхэмж 3 байна, инженер 8 байна, хуульч эрхцүүлч мэргэжилтэй хүн 9 байна, эдийн засагч хүн 7 байна, багш мэргэжилтэй хүн 6 байна, мөн худалдаачдын төлөөлөгчд 5 хүн байна. За ингээд бас нөгөө бусад намайг их олон доктор юм ингээд гайхуулж ирээд байгаа. Бидэнд ч гэсэн бас өгөх мэдээлэл байна. Манай нэр дэвшигчдээс 1 доктор байна. 10 магистр зэрэгтэй хүн байна. Бакалавр зэрэгтэй 10 хүн байна. Тусгай мэргэжилтэй бас 10 хүн байна. Ингээд үлдсэн ингээд 7-8 хүмүүс маань одоо жирийн хүмүүс гэсэн одоо яг тийм өндөр мэргэжилтэй биш ба бүрэн дунд боловсролтой гэсэн юм намтартай хүмүүс байна л да. Тэгэхээр одоо бас энэ намуудын дэвшүүлж байгаа хүмүүстэй ингээд харьцуулахад ерөнхийдөө эмэгтэйчүүд 36% орчим байгаа баг. Тэгэхээр бусад намынхтай ингээд харьцуулахад ер нь бас нийгмийн одоо гол давхаргуудын төлөөлөл бол бид дэвшүүлсэн. Одоо ихэнх нь одоо 25 настай хүүхдүүд бол манайд байхгүй. Ямар ч байсан амьдралын туршлага суусан, амьдралыг тодорхой хэмжээнд ойлгосон, мэдсэн ийм хүмүүс нэр дэвшүүлж байгаа гэдгээ танилцуулж байна. За тэгээд одоо ингээд 20 хоногийн дараа бид бүгдээрээ дүгнэлтээ хийгээд бодлоо одоо тунхаагаад тэгээд нөгөө сонгуулийнхаа байранд очоод ингээд сонгуулаа өгөх хэрэгтэй болно. За энэ ингээд та бүхэнд нэмэр бодлого бас хэдүүлээ энэ их хурлд яг ямар хүмүүс байж юу хийх ёстой газар вэ гэдэг тухай жаахан мэдээлэл өгч санал солилцъя те. За зарим хүмүүс бол одоо дандаа залуучууд байх хэрэгтэй. Энэ үеэ өнгөрөөж байгаа өгчүүд баг үхээд өгүүлэг энэ Монгол улсад сайн одоо яриад байгаа юм л да. Одоо яг янз бүрийн ингээд зарим нь бол огт нэг залуучууд хэрэггүй гэсэн ийм одоо нийгмийн давхар руу юм довтлоонууд яваад байна л да. Жишээлбэл дуурчин хүн хизээж одоо их хурл байж болохгүй. Бүх хүн одоо дахиж оруулахаар болио. Сэтгүүлчнэр одоо болохгүй гэдэг юм ингээд бүх давхар руу одоо хинч байж болохгүй. Одоо байгаа хэдэн хүн л тэндээ ингээд мөнхрөл байж зүгээр юм шиг тийм ойлголт өгөх гэсэн янз бүрийн довтлогод яваад байна гэж би үзээд байгаа юм л да. Гэтэл одоо бидний баримжаарж байгаа бусад улс орнуудын бас юм сонгуул болж байгаа газруудын мэдээлэл юм харахад бол ерөнхийдөө донд хэрэг наснаас дээш насны бас л тодорхой хэмжээгээр ном үзэхээс гадна амьдрал үзсэн тийм хүмүүс одоо төлхөө оролцдог.
тийм шинжлэх байна. Манай одоо зарим нь маш олон залуучууд дэвшүүлсэн гэдгээ давуу тал болгож яриад байгаа. Энэ бол би бас тийм одоо тэнцвэртэй парламент болоход нэг тийм одоо чухал гоё зүйл биш гэж бодод байгаа. Амар олон эрдэмтэд гэдэг нь голц залуучууд харагдаад байна. Тэгээд тэр нь бас голцоо гадаадд төгссөн залуучууд байгаа. Тэгэхээр тэд нар бол бас ингээд сурч боловсрох туршлага хөрөнгөлүүлсэн ямар нэгэн одоо мэдээлэлээр анализ дүгнэлт энэ хийх чадвар өндөр хөгжсөн байх л та. Гэхдээ яг энэ Монгол орноохон нутаг дэвсгэр дээр Монгол орчиндөө амьдрал ямар байгаа вэ? Энийг одоо яаж өөрчлөх шаардлагатай вэ? Яг амьдралын зарцум ямар байдаг вэ гэсэн яг жинхэнэ амьдралын тийм асуудал дээр бас жоохон дутуул байх болов. Тэгэхээр даан тийм залуучууд байх бол бас жоохон одоо биш. Ер нь парламент гэдэг чинь ингээд бүх одоо төлөөллүүд байгаа. Энэ амьдрал нийгмийнхаа одоо зовлон жаргалыг одоо хоорондоо ярилцаж тэгээд зөв шийдвэр гаргадаг одоо тийм л бүтцсэн байх хэрэгтэй. Тийм ээ. Намуудын байдлыг хараад байхад ер нь одоо яг ямар орчинд илүү одоо дэвшсэн илүү байдгийг гэсэн байдал онцлогоос шалтгаалаад ер нь янз бүр байх шүү. Зүгээр уулын мод спорттоор хоригдоо гэдэг шиг ер нь бол нийгмийн бүхий төлөөлөл хэмжээгээр төлөв их байх дээг байгуулалт маань ер нь орж ирвэл онгоц хэрэгтэй. Зүгээр түрүүн тань хийж байгаа олон доктор боловсролын талаар ингээд зүгээр боловсролтой байхаараа л одоо Монголын чигтэй юм төгчтэй ахтар болгоч гэсэн тийм өрөөсгөл байл. Бид боловсролыг үүсгэх. Боловсрол байх хэрэгтэй. Гэхдээ бас нэг үг байдаг шээ. Өндөр боловсрол хүн шиг ахтар чөтгөр байхгүй гэсэн нэг тийм байдаг. Бас зүгээр ингээд бодоход бас бас өмнө өдөө муу өндөр боловсрол тэр хамгийн аюултай арга түмэн гэж. Муу юм хийх арга хэмжээ их өндөр хөгжсөн гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо тэр нөгөө халахдаг нуудаг удлаа ярьдаг одоо юусэн тал бүрийн буруу талын одоо хөгжсөн нэг байдлаар тийм арга төсөөлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр одоо залуучууд байх эсвэл байх хэрэгтэй. Эсвэл одоо юу гэх юм настайчууд байх хэрэгтэй эсвэл байх эсвэл ийм хэдрэхэд туйлшрал энэ туйлшрал ерөөс байна. Ер нь бол энэ одоо улсын хурлд маань Монголын парламент маань эрхтэлж 4 жил хэн суулгыг сонгогчид маань одоо шийдэж штэ. Гэхдээ сонгогчид маань яаж шийдэх вэ гэхээр одоо нөгөө улс төрийн намуудаас эрсдүүдээс ингээд санал суулгаж тавьж өгч байгаа бид дэвшил шийдэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн хүрээнд одоо сонголттой юм. Тэгэхээр яг зүгээр нэг нам илүү олон эрдэмтдтэй байлаа. Нөгөө нам илүү залуучуудтай байлаа. Тэгэл одоо бүгд өөрөөр хэлбэл одоо нөгөө 50 шүү дээ. Тэгэхээр сонгогчид маань харин эндээс айгүй зөв сонголтоо хийгээд хамгийн гол нь одоо өрөөсгөл байдлаар биш ухаалгаар бүтээлчээр энэ сонгуультай хандаад одоо хүний зөв сонголт хийх гэж байгаа учраас шийдэл гаргах гэж байгаа учраас дүгнэлтээс дүгнэлтийн хэмжээний тодорхой мэдээлэлтэй болох. Тэр мэдээлэлтэй болно гэдэг чинь хэний хэмбэ гэдэг мэдээллийг авах хэрэгтэй юм. Танаас яах юм? Зүгээр одоо энэ сонгуул энэ жилийн сонгуулийн хувьд бол тэр нөгөө нэр дэвшигчд маань одоо чинь 3 аймаг дамжаад л ингээл одоо нэстгэн нисэл алхах нь алхаал ингээл өөрсдөө хэмжээгээр юм болох. Эдгээр та бүхэнд мэдээлэл нь зөвхөн хэний мэдээллийн төрүүлж ирэх юм. Хэн нарын одоо мэдээлэл та одоо чинь өөр олон аймгийн нэг сумын одоо замын төвөөс хоол нэг аль байлаа. Тэр хүнд одоо аль нэг нэр дэвшигчийг мэдээлэл
маш өндөр зардал төрүүлж байгаа гэсэн. Нэг онц цаас л одоо танай гэрийн үүдэн ирж байгаа бол маш өндөр зардал гарч байгаа. Цаасны өртгөл зохиолоод тэр хүртэлээр явсан тэр бол одоо ястаар нэг тэр 500-ийн хэмжээний одоо нөгөө жишг зардалтаар нийцэж байгаа өртгөл нийтлэлтэй хүмүүсийн мэдээлэл таалуулж болсон дээр очиж байгаа. Гэвч тэр хэмжээнд одоо мэдээлэл өгч чадахгүй нэг төвшөлт бас байх болно. Энийг би юу хэлэх гэдэг ямар мэдээлэл надад ирэх нь вэ гэж хүлээж суух ш. Өөрөөр хэлбэл нэг л өдөр одоо 6 сарын 28-нд булаад ирнэ. Тэгэхээр сонголттой хийх одоо хэмжээний мэдлэгтэй өөрөөр хэлбэл тэр сонгуулийг өөртөө сонголттой сонгуул болгохыг тухайн хүмүүсээс мэдээлэл өөрөө идэх гаргаж татаж олж авах. Олж авсны үндсэндээ зөв мэдээ одоо шийдвэрээ гаргах. Тийм л одоо эрх зүйн нийгэмд одоо хүний сонгох эрхийг жигд хангаж өгөх ёстой тийм. Өмнө тийм шүү дээ. Өмнө тийм. Одоо бүх одоо нэг төвшөлтөд ижилхэн одоо энийг өмнө нь хэлжсэн тийм. Нэг цагийн сурталчилгааны байр байя. Тэрэнд ингээд яг ижилхэн хэмжээний одоо А4 бол А4 ингээд энэ ижил хэмжээтэй бүх нэг төвшөлтний мэдээлэл байж байгаа. Сонгогч нь ороод тэнд бүх нэг төвшөлттэй ингээд танилцчих боломжтой байх ёстой гэдэг. Тийм ойлгож авч яах уу юу? Ингээд яг мөнгөний өсөлтөд болчиход байгаа байхгүй юу? Яг энэ үзэл бодлогын өсөлтөд авч чадахгүй байна тийм. Тэгэхээр одоо энийг уулын төр хандаж үүрэгтэй. Тэгэхээр төр үүргээ одоо бас дутууд юмг илүүлж байна. Одоо ер нь өсөх хэрэгтэй. Басамжилсан шинжлэлтэй яваад байна. Тэгээд 17 хоногийн дотор хичнээн нэмэх хэлбэртэй чаддсан болов тэгээд орчин болдог эсвэл дөржин мэдэрч юм чадаараа гэсэн одоо баг тийм багтаа. Мөн сонгогчд танд чаддаг бол биднээс даваад энэ бусад намуудын юм сонсч чадаараа гэсэн юм асамжсан байдлаар одоо хандсан тийм хууль одоо хийгдсэн нэг тэгээд одоо хүссэн энэ хуулиар нь бид нэг сонгууль хийгээд явахаас аргагүй байдал болчиход байна. Тийм ерөнхийдөө сонгуулиас нэлийн өмнө ингээд улсын намууд ингээд санал бодлого солилцдог тийм үйл явдал болдог. Одоо жишээлбэл энэ эрх баригчдын одоо сонгуулийн хуулиа өөрчлөлтөд байна. Энэ дээр ямар байр суурьтай байна гэж санал бодлого солилцдог. Тийм хэлцүүлэхэд өмнө дээр бас санал бодлого солилцдог. Хэлцүүлэгдээр нь очоод нэгтгэсэн бодол санаагаа хэлдэг тийм. Тэгээд ерөнхийдөө ингээд яриад идэв. Улс төрийн шинжилэл гэж асуудал яригддаг. Энэ бол одоо энэ улс төрийг одоо бодлогын өрсөлдөөнийг мөнгөний хамаарлаас салгах зам байхгүй юу? Одоо жишээлбэл аль нам нь баянаараа биш. Тэгээд ийм сонгуул бас баян хоосноос биш. Яг энэ одоо бодлого боловсруулсан бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс чиглэл өрсөлдөд толгой болох ёстой. Тэрийг улс төрийн шинжилгээ байна. Тэгэхээр улс төрийн шинжилэл манай Монгол улс төр ер нь одоо баг огт хийхгүй. Яг энэ жилийн хувьд бол нөгөө самбарын шинжилэл бол хийгдсэн. Тэгээ одоо бүр хэн том самбар тавьж чадах уу, хэн олон самбар тавьж чадах уу гэдэг өрсөлдөөнийг ганц нэг л харж чадсан. Энэ саяын самбарын хуулиар. Одоо бол бүх нэг төвчтэй одоо жигд ийм талбар гаргаж өгөөд тэрэн дээр одоо самбарын ерөнхий орооны төсвийн төрийн задлаа гэсэн үг л дээ. Яг ижилхэн хэмжээтэй энерги төвчний зургийг байрлуулж өгнө гэсэн байна. Энийг уулын дахиад нэг ахиулаад яг ижилхэн сурталчилгааны хуудсуудыг нэг байрнаас цаана очоод авч явна авч болно гэдэг болгоцсон бол энэ чинь үстэй улс төрийн шинжилгээ рүү бол том алхам болох хэрэгтэй байсан. Сонгогчдод одоо хамаагүй хэлбэр болж байна шүү дээ. Одоо нэг зөвлөлтөөр бол маш хүндрэлтэй. Чирэгдэлтэй. Мэдээлэл болж авах гэдэг нь маш чирэгдэлтэй. Одоо хамгийн их мөнгөтэй, хамгийн их бужигнуулж чадсан, хамгийн их одоо нүдэнд нь одоо телевиз радиод одоо мөнгө нүднийх нь өмнө харагдаж чадсан хамгийн мундаг болдог нэг хуучин заншлал маань үргэлжлэх гэдэг юм л та. Гэхдээ нэг бас энэ хүмүүсийн яриад сонгогчдод бас бүр тийм тэнэг байхаа болсон байна. Тэ? Хэн худлаа яриад байна гэдгийг бас харьцангуй ялгдаг болоод байна гэдэг нь бас ихэл найдвар төрүүлж байна л та. Одоо төрүүлжийн аюултай гэсэн хэлжсэн тийм манай
нэг одоо улсын зүтгэлтэн зариг авсан маань хэлжсэн. Тийм Монгол хүний санал ухаанд итгэдэг. Тэгэхээр бид энэ удаад бас л сонгогчдын санал ухаанд одоо итгэж найдаж байгаа. Тийм одоо та нар зөв сонголт хийх хэрэгтэй. Тийм одоо яг одоо мөнгөөрөө даллаад та нарын өмнө ингээд даваа болж байгаа юм шиг гүгээд байна. Тэгж байгаа болдох гэдэг юм уу тийм. Хин зүгээр та нарыг ажиглаад та нарыг цаан цаахны төлөө санаагаа чиглэхээр бэлдэж өгнө гэдгийг сонгогч түмэн маань ялгаж иж яг энэ одоо Монголын төрийг шинээр эмхлэн байгуулах ёстой. Тэгэхээр үргэлжлүүлээд нөгөө хин ямар хүн их хурл байх ёстой вэ гэхээр их хурл юу хийх ёстой вэ гэдэг асуудал гарч байгаа тийм. Тэгээд манайхны одоо бидний ярьж сурталчлаад байгаагаар бол улсын их хурл ирээдүйн рүү харсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Юу хийх ёстой вэ? Ямар байх ёстой вэ? Тэрнийхэн зориулж зарчим тодорхойлж тэр зарчмаа хууль хэлбэрээр гаргаж ирээдүйд баримт бичиг гаргадаг ийм байгууллага. Тэгэхээр бол тэгэл нөгөө өдөр тутамдаа зурлалдаад байдаг чинь уул засгийн газар юм байна. Нөгөө нэг одоо ихэнх нь амлдаг тийм нөгөө заам өөр яг халуус соёо ингээд амлдаг чинь уул засгийн газрын хийгч. Их хурл бол ирээдүг харсан, ирээдүг ямар байх вэ, ямар зарчмаар энэ бидний ирээдүй хөгжих өөрчлөх ёстой вэ гэдгийг тусгасан хууль гаргадаг байгууллага юм байна л та. Тэгэхээр тийм алсыг харсан тийм өмнөх одоо түүхэндээ өмнөх одоо бид нар яриад байгаа 30 хэдэн жилдээ дүгнэлт хийгээд ингэж өөрчлөх ёстой юм байна гэдгийг мэддэг тэр зарчмыг ойлгосон хүмүүс их хурл байх ёстой. Ер нь энэ төрд ямар хүн байх ёстой вэ гэдгийг бол олон үндсэн хуульд маань тодорхой заагаад өгсөн тийм. Одоо үндсэн хуулийн 1-2 төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа гэдэг 6 зарчим заагаад өгсөн. Шударга ёсны зарчим, хууль, дээдлэх зарчим, тэгш байдал, ардчилсан ёс. Тэр ер нь төрийн одоо төрийн хааган гэж Монголд ярьдаг. Яг л одоо төрийн хааган ямар байх ёстой? Яг тэрийг бол үндсэндээ үндсэн хуулийн дээр нэг хоёр дээр заасан байх шүү. Тэгэхээр ер нь харьцангуй бас тэр ардыг тэртээ цагаан мөрөмжил батлыг бичсэн энэ үндсэн хууль маань харьцангуй бас магадгүй тэрнээс хойш гарсан бусад ирэх зүй ахлуудыг бодвол энэ ардыг хурлын тэр тухайн үед зурсан депутатууд бас харьцангуй маш бас жанжин шугамтай хийсэн тийм. Бас хайхтар зүрхний сан Монгол хийсэн юм байна гэдгийг харуулсан тийм ээ. Тэгэхээр зүгээр манай намайг бол үндсэн хуулийн одоо хэрэгжиж байгаа үндсэн хуулийн талаар байн үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн шударга шүлтүүрийн бас байгууллагад үндсэн хуулиар үндсэн санаагийн нийт ард иргэд түгээн дэлгэрүүлэх, соёлыг дэлгэрүүлэх чиглэл үйл ажиллагаа тасалбар явуулж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо манай парламентын засаглалтаас одоо өөрөлдөл хамгийн дээр тэр байгууллагаар сонгогч байгаа сонгуулийн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дээр төлөвлөлт бидний төлөөлөл бидний өмнөөс тэнд дуу би гэж бодож байна. Манай намын бүлэг ингэж хийсэн гэх яриа ер нь бол хачаагасаа илүү манай миний сонгогч Монголын ард түмэн ингэж өсөж байна гэдэг ийм үгийг хэлж явах ёстой. Ийм үг тэр танхим зөөлчих ёстой. Тийм одоо танхим байна. Үндсэн хууль маань одоо шударга ёсны зарчимтай байх ёстой гэдэг худлаа хийж болохгүй, худлаа хийж болохгүй гэж бичээтэй байгаа байхгүй. Тэгэхэд одоо өнгөрсөн их хурлаас маань одоо гэмтэрхтэн гараад байгаа өдөр болгон шахуу нэгээ хулгайч хэлжээр нь дуудаж сонсох гээд тэр хүмүүс маань хулгай хийсэн тухай одоо ард түмэндээ зарлалдаг болчихлоо байна. Тэгэд яагаад өөрчлөгдөхгүй байна? Ер нь нэг хүчтэй хугацаанд 4 жилийн зөвхөн тухайн одоо ирэх хөрж байгаа нам ашиг болох бодлого яваад одоо та түрүү хэллээ шүү дээ. Маш алсын ирээдүйн тийм бодлого чиглэл бодлого суурилсан тухайн
тухайн хууль эрх зүйн актаа батлаад явж байгаа ёстой тийм байв. Юун 4 жил. Тэгээ 30 жил, 50 жил, 100 жилийн цаад хоолойг харж тэр эрх зүйн актуудаа баталж тэр одоо алсын бодлого бичвэрүүд гаргаад ингэж явж байгаа. Ёстой байгууллага. Мөн энэ бүгд нь тухайн одоо өөр өнөөдөр 44 нөлөөлж байгаа үндсэн хуулийн хүрээнд тухайн эрх зүйн актууд нь бас нийцэж явж байгаа ёстой. Тэгээ одоо үндсэн хуулийг бид нар бол яг энэ улс орны одоо авч чирж чиглүүлж явах үндсэн баримт хүчин гэж үздэг. Энийг одоо ард түмэн, төрийн албан хаагчид бүгд мэддэг байх ёстой. Тэгжээж нийгмийг бид нар хаашаа явах ёстой вэ гэдгийг тодорхой ойлгож мэдчих ёстой байна. Яг бид нар энэ бодлого хамгийн дээд хууль гэдэг ухагтунаар заавал мэдэх ёстой, ер нь баримтлах ёстой. Гэхдээ бол шүүмжлэх ганц нэг зүйл бий. Тэрийг бол одоо бүхлээр нь энэ үндсэн хуулийг муулснаар нь бол өөрчлөгдөхгүй. Ганц нэг зүйл бий. Жишээлбэл одоо хэлэхэд хяналтын тогтолцоо гэдэг юмыг огт байхгүй болгоцсон тийм. Тэгэхээр манай намын баримтлж байгаа бодлогот бол хяналт байх ёстой. Одоо төрийн хяналт байх ёстой. Төрийн албан хаагчдыг хянах ёстой. Тэдний одоо мэргэжлийн ур чадварыг хянах ёстой. Ёс зүйг хянах ёстой. Төсөв хөрөнгийг хянах ёстой гэсэн ийм одоо иргэний хяналтын багц хууль гэдэг хуулийг бол бид нар санаачилсан байгаа. Энийг бол өмнөх одоо парламентуудад ганц нэг гишүүнээр дамжуулж хэлэлцүүлээд энийг ингээд оруулаач гэхгүй бол энэ улгаа зэлхий чинь болохоо байлаа гэж оруулж исэн боловч энийг тоож одоо их хурлд хэлэлцүүлж чадаагүй энэ бол хэлжээгүй зориуд л байна. Одоо өөрөөсөө ихэнх нь ийм асуудал өсгүй шүү дээ юм байна. Хяналтын дотор байсан бол энэ ногоо хатгуулсны асуудал үүсэхгүй байлаа чинь тийм үү? Тэс үгүй юм. Мөн одоо энэ шүүхийн талаар үндсэн хуульд маань бас нэг жаахан одоо засах ёстой зүйлүүд байдаг гэж бид нар үздэг. Жишээлбэл одоо шүүх хурал одоо шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөгчид оролцож болно гэсэн одоо үйлдвэр үндсэн хуульд байдаг. Гэтэл бид нар бол заавал оролцох ёстой гэж үздэг байна. Түүнээс тэр танхимд яг оролцож болно гэж суужээ гэж суулгах чад шүүгчид төрийг төлөөлж байгаа төрөөс цалин авч байгаа нэг хүн суучаад ганцаархнаа шийдвэр гаргаад байж болохгүй. Ард түмний төлөөлөлт, иргэдийн төлөөлөлтөд заавал хамтарч шийдвэр гаргаж авах ёстой гэдэг яг үндсэн хууль дээр бол тийм асуудал байгаа. Гэхдээ яг үндсэн дүн одоо хэмжээндээ бол маш сайн үндсэн хууль энийг зөвхөн баримтлах ёстой. Энийг бол ерөөсөө зарим нь мэдхгүйгээсээ зарим нь санаатаагаар гэдэг ер нь баримтлаагүй огтдоо хэрэгжээгүй хэрэгжүүл чадаагүй гэж одоо үзээд бид нар үндсэн хуулийн дугуйлан гэж төсөл эхлүүлээд одоо 3 төсөлтэй явж байна тийм. Манай үндсэн хуулийн дугуйлан төслийн одоо төлөвлөгөөгөр бол энэ жил 2024 оны 11 сарын 26-нд анхны 10 дугаар үндсэн хууль улс улсны 100 жилийн арга болно. Энэ одоо тохиолдуулаад Монгол хүн болгон одоо үндсэн хуулиа мэддэг, хинээс юу шаардах ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Тийм болгоё гэж одоо эрмэлзээд ингээд яваад байна. Одоо жишээлбэл бид нар өөрсдөө ингээд зарим нэг муулж юм л та. Чи арчаагуудын муу байгаамаа. Чи арчаагуудын ядуу байгаамаа гэдэг. Одоо тэр бол бас тийм 100% үнэн биш байхгүй юу? Тийм. Яг гэвэл үндсэн хуулийн 19 дугаар гэж зүйл ард иргэдийн эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад бүх баталгааг төр бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр энэ төр маань менж биш төр. Тийм. Энэ төр маань яг энэ үүргээ биелүүлж чадаагүй гэж бид нар үздэг байна. Тэгэхээр бид нар үндсэн хуулиар мэддэг бол үндсэн хуулиар бариад энэ эрх хөрөгчдөөс та нар ийм үүрэгтэй үүргээ биелүүлж чадахгүй байна гэж одоо мэддэг болж ич тэр асуудлыг босгож тавих байхгүй. Тэгэхээр одоо мэддэг болох ёстой гэсэн ийм үзэл баримтлалтай байд юм байна.
тэгээд одоо ард түмэн соён гэрүүлэх ажил маань дуусахгүй. Бид нар болжуулах үеийн тухайгаар ярьдаг үндсэн хуульд улс гэдэг чинь маш давуу талтай тийм улс байдаг байхгүй юу? Тэгэхээр үндсэн хуультай зарласан мөртлөө иргэдний хуулиар мэдэхгүй бол тэр үндсэн хуулиар чинь болохгүй тэгэхээр тоглоод дуусчихлаа. Зарим үндэстэн улс үндэстэн үндсэн хуультай болоход тэрнийхээ төлөө амиа цусаа урсгаа тэгээд явж байсан ийм олон тэгээд төвлөрүүд байгаа шүү дээ. Дэлхийн түүхэнд би гэтэл бид нар өнөөдөр Монголд бид нар бэлхнээ сайхан батлагтаа тавьчихсан үндсэн хуультай одоо хардчлал зогсдох боломжтой ийм орчин нийгэмд бид нар бай азтай. Тэгэхээр энэ боломжийг бид нар маш ер нь бол энэ хүний их гэдэг бол угаасаа болно. Бид нар энэ боломжийг тэр бол ашиглах хэрэгтэй. Одоо сая нөгөө энэ оны сүүлээр автор үндсэн хууль батлагдсан зунжид агуулгах гэж байгаа. Мөн яг энэ цаг үед юу болж байгаа хөхтэй зэрэг магадгүй өнгөрсөн 30 жилийн хугацаанд зарим нөхдүүд одоо буруу байсан, буруу явсан, улаан зэлхий хийсэн, албан тушаал агшилсан эдгээр бүлэг нөхдүүд одоо интернет барьчих шаварнаас өөрөө гарах шаардлагатай болоод ирэхэд цагт юу гэж хэлж байгаа гэхээр энэ үндсэн хууль юу байсан. Үндсэн хуулиас болоод ийм болчлоо. Бараг л би үндсэн хуулиас болоод төр дараа тулгаа хийжлээ. Бараг ийм ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бол зөв юм их. Одоо тэгэхээр ер нь бол үндсэн хуулийг буруулж их. Тэгэхээр иймээс л одоо үндсэн хууль яг бүр төгсөрсөн хууль биш нэ. Зарим одоо зүйл залуу шиг зөвшөөрөх боломжтой шаардлагатай юм би. Гэхдээ энийг хизээ өршлүүхтэй зэрэг бүх ард нийтээрээ энэ үндсэн хуулийн талаар мэдлэгтэй ойлголттой болж байгаа. Нэгэн төвшөнд тодорхой мэддэг юм аа. Одоо жишээ нь тэр нэг юм мэддэг юм аа би ярьмаар шүү. Тэгвэл одоо би нэг юм баг мэдээ энэ хүн тэр тухайн зүйлийг их мэдчихвэл бид хоёрын хооронд зөвшөлдсөн гарахгүй. Би нэг нь нөгөөдөө сурах нөгөөдөө заах асуудал явуулсан. Одоо зүгээр маанч болох юм. Гэтэл энэ үндсэн хуулийг маш олон одоо бүлэглүүд дайггүй өчтэй бүлэглүүд хурдталж байгаа энэ өнөө цаг бидний үндсэн хуулийг нэг талаас хамгаалах хэрэгтэй. Энэ бол мэдлэгтэй ард түмэн. Мэдлэгтэй ард түмэн бол үндсэн хууль юм аа. Монгол ард жишээ юм аа. Ахлаа юм аа. Тэгэхээр одоо түрүүн хамгийн 19 дээрээс хэллээ шүү дээ. Ганцхан зүйлийг тодруулаад хэлээд яг хэлэл өгч магадгүй зарим хүмүүс бас яг сайн яриаггүй. Эдийн засгийн баталгаатай хүн гэдэг чинь ямар хүн хэлэх вэ гэдэг зэрэг орлогын зарлаасаа авдаг байх одоо тухайн юм хэлбэл энэ одоо эдийн засгийн баталгаа үүссэн хүн одоо гэдэг байна гэдэг баталгаатай хүн байх юм шиг. Тэгэхээр энийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд өдөр цаг минут тутам тэгэхээр энийг хандж явах өөр төрөл байсан. Минут цаг одоо 30 жил өнгөрчлөө. Бид нар одоо хязгаар зохиогдсон юм гэхгүй. Тэр нэг үнэн их удаан хотлох ордон гэх мэтийн тийм одоо байлгашгүй ийм үгнүүд аяг явагдчих. Тэр энэ одоо магадгүй одоо манчин дарамт гэж явах үед зохиогдсон үг байх магадлалтай. Ийм үгэнд автаж одоо чинь ийм нөгөө төрийн логт нууж өгөх хичнээн тийм. Яасан ч монголчуудын ялгдлыг дуудсан гэдгээр зарим ийм үйл ойлголтууд хотхон айлсчихсан. Эсвэргээр үндсэн хууль дээр одоо заагдаж яригдж байгаа юм харин бид нэр зөвхөн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр ингээд одоо яриа ингээд үндсэн хууль руу яваад болчихлоо. Тэгээд үндсэн хуулиар бид ингээд та бүхэн тайлбарлах гэж оролдоод байна. Яагаад тэгээд энэ нэг шинэ их хурл, шинэ төрийн төсмөлүүд дунд бүгд үндсэн хуулиар мэддэг байх хэрэгтэй байна. Тийм. Үндсэн хуулиар мэдж, эрх үүргээ мэдж, ажиллах зарчмаа мэддэг хүмүүс энэ их хурл ороосоо. Тэгэхээр та бүхэн одоо ингээд энэ хүнийг тэнцвүү буюу наад захын шалгуур чинь та үндсэн хуулиар мэдхүү, төрийн үйл ажиллагааны зарчим мэдхүү
Тэгэхээр нөгөө ч шударга ёсны зарчим тэгш байдал хууль дээл ингээд яриад байна тийм. Тэгэхээр та энийг сахижсэн үү? Шударга байж чадсан уу? Шударга байж чадах уу гэдэг ам мөчгийг авах ёстой тийм. Та төрд одоо авч ажиллаж байна. Төрийн үүргийг та нэг хэлээд ихтэй гэдэг. Үндсэн хуулийнхын энэ өгүүлбэрүүдийг мэддэг ардам мэддэг одоо энэ төрд та нарын төлөөлөх утгатай хүмүүсээс асуугаад энийг мэддэг, энийг биелүүлж чадна гэж амласан хүмүүсийг л сонгох ёстой гэж хэлэх байгаа юм л да. Наацхийн шалгуур тийм ээ. Наацхийн шалгуур. Үндсэн хуулийн сургалт хэлцүүлэх бид нар маш олон удаа энэ зөндөө зохион байгуулдаг. Нэг удаагийн одоо хэлцүүлэх улсын хурлын гишүүдээс өөрч дуудсан байсан дээрс нэг улсын хурлын гишүүн бол энэ үндсэн хууль судлаач биш учраас наад хэлцүүлэх наад хамаагүй гэсэн тийм яг зүгээр батан бодлого бичиг иржсэн тохиолдол өөрөөр хэлбэл тэр өмчтөд улсын хурлд суугаад хууль бодлохдоо юуны хүрээнд юунд захирагдаж ямар зарчим дотор тийм үү ямар араан дотор хууль бодлого огт мэдхгүй дор сургууль ажиллагч нэг тийм хууль бодлоо хамаатараад тараас үргэлж сууж исэн байгаа болохоор энэ зүйл нэг л жишээ. Тэгэхээр үүндээ энэ мэдлэгийн байдал энэ шинжлэх ухаанч байдаг. Одоо манай одоо хохраа гаргах хэрэг өөр тэр дараа энэ аваар асуу хийлээ гомт мөрөглөө таад нөгөө бүрийн ийм хийнэ ингээд ерөөсөө бүх болохгүй юмыг гэмт хэрэгүүдийг энэ төр орчмоор одоо шамсан бөөгнсөн тэдгээр одоо мөн үнсэр шиг гэсэн тэдгээр хүмүүс хийдэг ийм л нэг бий болчиход байна шүү дээ. Тэстэд би бас нэг тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явж байгаа тэмдэг юм ишлэл олж хараад фэйсбүүк дээр тавьсан. Энэ ёс зүйн хүнд эрх мэдэл өгөх нь галзуу хүнд илбэрлэхтэй яг адилхан хор хөнөөлтэй гэж. Тэгэхээр хор хөнөөл нь адилхан биш ээ. Тэр галзуу хүмүүс илбэрэд за нэг хоёр хүн чавчна гэж бодоход нөгөө тэр ёс зүйн хүн эрх мэдэл хүрчээрээ нийгмээр нь улсаар нь хохироод байна шүү дээ. Тэгэхээр энэ шалгуурыг ёс зүйн шалгуур энэ мэдхийн шалгуур үндсэн хуулийг мэдж өөрийнхөө эрх үүргийг мэдж гэнэ үгүй гэдэг шалгуур байх хэрэгтэй тийм. Одоо тэгэл бас ингээд ярьдаг гэдэг нөгөө Монголын төрийн босго одоо ийм хариугүй болцсон юм уу? Ямар хүмүүс төвшөөд яваад байна гэдэг. Үндсэн хуулиар бол бүгдэнд нь адилхан сонгох гэх олгоцсон. Тэр хүн өөх байлаа гэд, тэр хүн сэтгүүлч байлаа гэд, тэр хүн зүгээр нэг худалдаа хийдэг байлаа гэд тэр хүний сонгох гэхэд хинч хасаагүй, хинч хасах ёсгүй. Чадахгүй. Одоо эмнэлгийн мартлагаар л энэ хүн одоо хариуцлах хүлээх чадамжгүй гэдэг тодорхойлолттой биш л бол хинч нэрээ дэвшүүлэх эрхтэй. Энэ харин Монголын төрийн босгоны өндөр намыг сонгогч та тодорхойлдог. Та энийг ямар шалгуур, ямар босго давуу төрлөөр томдох вэ гэдэг чинь таны л мэдлийн асуудал. Тэгэхээр та энэ болохгүй гэж байхаа хүнээ бити сонголтоо. Их өндөр том шалгуураар та нар төрөлд одоо энэ төсвүүдийг сонгож томилдог. Тэгэхээр л энэ Монгол төрийн босгоч нь өндөр хатуу хэцүү болох хэрэгтэй байна. Тэгвэл зүгээр би нэг параграфын нэг хэдэн хүнийг ингээд усалцсан, хэмжээцсэн нэг халамжчдын би тэгээд төр гарцсан гэх тийм хөгийн шалгуур, тийм босготой төр гэж болохгүй. Тэгэхээр Монгол төрийн босгоны өндрийг, шалгуурын чангыг сонгогч таал мэдэж тогтоодог асуудал шүү. Тэгэхээр сонгогч та сонгуульдаа идэвхтэй оролцоороо, ухаалаг оролцоороо, хэрсүү оролцоороо зөв шийдвэр гаргаарай гэж хүсэж байгаа уриалаад байгаа. За ингээд өнөөдрийн лайв дуусахгүй хэдэн минут болж байна? За ерөнхийдөө бодож яг гол төрийн хэлсэн санаа маань ерөнхийдөө гарчлаа гэж. Тэгэхээр ардгүй та бүгд
бид найдахаас гадна улс орны маань ирээдүй та бүхэн лөө сонгогч та бүхэн лөө хараад байж байгаа шүү. Юу болох вэ энэ 24 он? Монгол улс үргэлжлүүлээд ингээд хэрүүлтэй оруулалтаа хулгайгаа яриад ингээд сууж явах юм уу? Эсвэл хөгжил яриад одоо нөгөө төрний үүргээ биелүүлж бидний нөгөө нөхцөлөд хангагдаад бид нар ажил хийдэг, хийсэн ажил нь зөв үнэлэгддэг. Зөв үнэлгээгээр бид нар цалинждаг, тэрүүгээр хангалуун сайхан амьдардаг. Тийм болох юм уу? Үгүй юм уу гэдгийг улс орны хувьд заяа сонгогч та бидний лөө хараад байж байгаа шүү гэж сануулъя. Та бүхэн одоо монголчууд Монголны ард түмэн бол юу гэрсүү хаш хаалга өндөр ард түмэн сайн муу бол аз сайн ялгаа. Тэгэхээр энэ сонголтыг хийх гэдэг бол тийм их айхтар хүнд одоо зүйл биш ээ. Үнэхээр их хүсвэл одоо Монголын ард их орч ард түмэнд хаагур зөв сонголтыг хийж байгаа. Зүгээр эдийн засгийн байдал одоо нийгэм улс төрийн байдал тийм амаргүй байгаа ч гэсэн одоо амаргүй биш байгаа ч гэсэн та бүхэн одоо эртээ хараад үр хөвгтөө нэг хараад ирээдүйн нэг бодоор бид бол бид мөнх харшиг нийгэм бол уусаа байхгүй. Бидний ард бидний хөвгт Монгол улсын харж үйлдэл бүрэн бүтэн бүгднээ тулсан цаашид одоо хөгтөнд дараа мандуулж авах тэдгээр бүр хаачтай одоо юу хэлдэг вэ? Тэдгээр хөгтөд харж байгаа хүмүүсийн бодоор сайн муу тэгэхээр тэдээс ялгаал гараад ирэх бол магадгүй зүгээр одоо сарсан бадснараа тэр самшилж хоолтдог нүд төрөг өгдөг одоо 9 шидийн олон нарийн харахтаа тэрэндээ бүр төгсөрсөн юм байж байгаа Монгол ард түмэн дээр гэж. Тэгэхээр одоо Монголын ирээдүй бол одоо энэ дээр өчрөх Монгол улс орж үйд маань бий болоод өөр хөвгт маань одоо бид нар бол одоо ингээд 3 хоногсоо хугацаанд 2 байрны хийцэн дуусгаад өгөхөөр за ингээд байрын за нийгмийн болгонд өөрсдөө засаад аваад гэж хэлж үлдээх юм уу? Эсвэл бид нар энэ нийгэмд одоо 30 жилийн хугацаанд нураа дундж байгаа өнөхрөөд өгцөрч байгаа нийгмийг засах үр бид нар байхгүй юм уу? Энийг сонгуулаар гаргах засч янзлаач. Энэ боломжтой. Энэ бүгд боломжтой. Хэрвээ та хүсвэл болно. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн бидний бодол санааг найз нөхөдөө хуваалцаараа бид нар одоо аль болохоор зөв байдлыг ямар байж болох вэ гэдгийг л тайлбарлахыг хичээгээд байна. За тэгээд маргааш нь хэлгээд болцгоо. За